Шалом, шалом. Шинэ өглөөний минь төргий сайхан амарцгаасан уу? За, 5 сарын 21-ний өдрийн чимээгүй цагаа эхлэе. Аваа танд баярлаа. Та бол гайхалтай хүч чадлын эзэн. Та бол бидэнд мөнх амийг өгч, бидэнд мөнх амийн тэр мөнхийн орны эргний хувьд яаж амьдрахыг бидэнд заадаг бурхан. Тэгээд бидэнд өдөр бүр үгээрээ энэ зүйлийг зааж өгдөгт баярлалаа. Бид үнэхээр бидний хүмүүсийн амьдралаар зөв амьдрахад ариун сүнс бидний өдөрт хуралдгаа. Эзэн үгээлтээрээ бид таны өмнө залбирч байна. Бид таны үгийг зөвхөн сонсоод өнгөрөх биш, харин бид сонсоод хэрэгжүүлэгчд байж суралцахад та бидний хөтлөн дагуулаарай. Өнөөдрийн үгээр дамжуулан бидний зан чанар, бидний хандлага бүхий л талбар дээр ариун сүнсний өдөр дамжаар өөрчлөлт гарч ирэх болтугай. Иесийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бид нар Эхлэл 45-ийн 1-ээс 15. За маш гоё түүх байгаа. Эхлэл 45-ийн 1-ээс 15 маш гоё түүхийг за өнөөдөр бид хамтдаа уншнаа. За Йосеф дэрэгдээ зогсоож бүхний өмнө бие барьж дийлэхгүй болоод бүгдээр эндээс гарцгаа хэмээн ашгарав. Тинхүү Йосефийг ах トゥ нартай хэн болохоо мэдэгдэхэд ямар ч гадны хүн дэрэгт нь байсангүй. Йосефийн ингэнэн уйлхан Египтчүүдэд фараоны ордныханд дуулдаж. Йосеф ах トゥ нартай би Йосеф байна шүү дээ. Аав минь одоо хүртэл амьд байна уу гэхэд нөгөөдөл нааж цочирдсноос болоод хариу хэлж чадсангүй. Йосеф наашаа ойртоод ирээч гэсэнд өнөөдөл нь ойртож ирлээ. Би Йосеф байна. Египт рүү та нарыг худалдачихсан дүүчин байна. Бурхан амийн хамгаалагч болгож та нараас өмнө намайг илгээжээ. Одоо та нар намайг нааш нь худалдсандаа өөрсдийгөө буруутгаж бүү шанал, бүү уурал. Энэ газар 2 жилийн турш ган гачиг болж байгаа бөгөөд дахиад бүтэн 5 жил газар харалчаач ургаж сураач чадахгүй. Бурхан агуу авралаараа та нарын амийг хэлтрүүлж газар дэлхий дээр үлдээхийн тулд та нараас өмнө намайг нааш нь явуулжээ. Тэгэхээр Бурхан намайг фараонд эцэг нь мэд зөвлөгч гэр хотлынх нь эзэн Египт нутаг даяарх захирагч болгон таминсан болохоос та нар намайг нааш нь явуулсан юм бишээ. Та нар бушуухан эцэгт минь очиод хүү Йосефийг танд Бурхан тань Египтийн эзэн болголоо. Түдэс хадлахгүй над дээр ирээж үр хүүхэд ачцээ нэрийнхээ хамт хонь мал өөрийн гэсэн бүхнээ авч ирээд Гошен нутагт амьдран сууж надад ойр бай. Ган гачиг дуусах яагаад ч үгүй дахиад 5 жил байгаа тул таныг ч гэр хотлыг таньж таны гэсэн бүхнийг хоосон цөлмөхөө. Тиймээс энд би таныг хэдхэн гэж хүү Йосеф тань хэлүүлээ гэр. За та нарыг харсаар байтал дүү Бенаминыхаа нүдэн дээр би өөрийнхөө амаар үнийг хэллээ шүү. Та нар Египт газар олсон миний алдар хүндийг бүгдийг минь үзэж харсан бүхнээ эцэгт минь дуулгаж эцгийг минь бушуу түргэн авчир гэ дүү Бенаминыхаа хүзүүгээр тэврэн үлсэн. Бенамин ч бас ахыхаа хүзүүгээр тэврэн уйллаа. Дараа нь ахнараа бүгдийг үнсээд уйлв. Ингэснээ дараа л ахнар нь юм хэлэхтэйгээ болоо гэсэн. За хүлээж байгаарай. Нэг ихч намайг хайгаад ах шүү. Хаана байна л гэдэг. Одоохон мэгтэй ихчиг оруулаад. Би нөгөө тэглэж байгаа. За би Йосеф байна гэсэн юм гарч ирсэн. За өнөөдрийн бидний уншсан хэсгийн Библийн тайлбар дээр юу гэж байна вэ гэхээр Йосеф бодол өөрийгөө илчиллээ. Ах нар нь ихэд цочиртон төгссөн ч харин Йосеф ах нараа тайтгаруулж байна. Нехемия 4 сарын турш залбирсан байж байгаараа Бурхан энэ боломжийг нээж байгаа эсгийг мэдхийн тулд Бурхан залбирсны дараа хаанта болгоомжтой. За энэ нэг юу хүлээж байгаа энэ орчуулга буруу болсон байх шүү.
энэ нөгөө хуучин бүр Нехемия гэдэг өөрөө гаргаад тавьсан байна. Тийм байна. Хуучин орчуулгаас солиогүй. Окей, тайлбарын номон дээр алдаа гарсан байна. За тэгвэл өнөөдөр бидний унсан хэсэг бол маш гоё хэсэг. Энэ ялангуяа биднэрт итгэлийн хүмүүст маш чухал юм хэсэг байдаг. Юу гэхээр би бол Йосеф байна гэд. Тэгээд Йосеф энэ дэр өөрийгөө барьж чадаагүй гэд бүр сэтгэлээ дарж чадаагүй, төвчж чадаагүй гэсэн үг. Яг гэвэл Йосефийн дотор хайр байсан. Өвдөлд байсан, ахнараа сансан сэтгэл байсан, Бурхны төлөвлөгөөг ойлгосон баяр хөөр байсан. Ингээ сайн харах юм бол түүний дотор ямар нэгэн тийм үзэн ядалт гомдол байгаагүй бид харж байна. Йосеф тийм үү? Йосеф үнэхээр өөрийгөө барьж чадаагүй. Тэр ахнараа болон бусдыг харьлах. Яг тэгвэл тэр Египтэд тэр боол болохдоо тэр боол хүний амьдралаар амьдрахтаа хүн ямар үнцэнтэй болохыг тийм үү бас адилхан магадгүй өөртөө адилхан боол хүмүүсийг хайрлах хайр түндээс за тэгэн гутлаа юу шоронд орохдоо тэр бас яг шоронд байгаа хүмүүсийг хайрлах зүрх сэтгэл түүнд байсан. За зүрх сэтгэл. За энэ бүхнийг ингээд харах юм бол тэгээд тэр удаан хугацаагаар хүний нутагт байхдаа тийм үү гэр бүлээс хансан мэс. Тэгээд тэр ихлээр зовлон дунд байсан боловч тэр бүхнийг юу ч Бурхны төлөвлөгөөг ойлгосон байсан. Бурхны төлөвлөгөөг ойлгосон баяр гэдэг ингээд бүгд ингээд буцалж байна тийм үү. За тэгээд юу гэж Йосеф ингэнэн уйлсан гэж бүр ингээд дуу хоолойгоо чангаар ингээд өргөөд бүр ингээд дуу хоолойн дээрээ бүр ингээд гэлээ хүмүүс заримдаа ялангуяа хүүхдэд гэж хэлдэг шүү дээ. Энэ бол энгийн нулимс шин. Яг тэгвэл ингээд олон жилийн турш нөгөө одоо тийм ингээд дарагдчихсэн тэр дарамт ингээд задран гарч байгааг илэрхийлж байгаа ийм юу байсан. За тэгээд би бол Йосеф эцэг минь амьдгүй гэж ингэж асуусан байна. За тэр ихлээд хамгийн түрүүнд те би Йосефийн гэхдээ юу хамгийн түрүүнд тэр бүр аавыгаа ингээ мөч бүрд амьд байгаа болов гэж ингэж те ах нарынхаа эрх бүрд аавыгаа амьд байгаа юу гэж ингэж асуудаг тийм амьд байгаа юу ах нар нь болохоор айсан цочирдсан за тэгээд ингээд юу яаж юм тийм айд сандарснаас орлоод хариулж чадаагүй гэдэг. Тийм гол надад ойртоо гэж байгаа. За энэ айгүй гоё үг шүү дээ тий. Ингээд айд сандарч байгаа үнэхтэй надад ойртоо гэд ингээд ойртуулаад тэгэд хамгийн гоё юу байгаа тийм үү? Энэ бол юу гэхээр тав дээр та нар намайг энэ газар худалдсан да бүү санаа зов бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ гэж ингэж хэлж байгаа. За тэгвэл олон хүний хувьд өнгөрсөн үед одоо тэг хүмүүсээс амссан шарх нь юу болж үлддэг вэ гэвэл олон хүмүүсийн хувьд тэр нь шарх болж үлддэг. Заримдаа надад ингэж бодогддөө шүү дээ. Үнээл хэлээ ингээд нөгөө нэг итгэгч нарт ингээд дотоод эдгэрлийн талаар зөндөө заадаг тийм үү? Дотоод эдгэрлийн талаар зөндөө заахад итгэгч нар заримдаа нөгөө ингээд шархаа мэдчихдэг. За би багтаа ийм шарх авсан байна. Би ингэж гэр бүлдээ тэг ийм зүйлийг би мэдэрсэн байна. Эцэг их маань намайг ингээд бүрэнгүйцэд хайрлаагүй юм байна. Тэгээд дараа нь тэр ерөөсө шархаа мэдчихэд өвг нь бол бурхан бидэнд яагаад мэдрүүлж байгаа вэ? Мэдүүлж байгаа гэвэл тэр шархыг мэдсэн бол дахиж тэр шархнаас болоод өвдөхгүй байгаас эдгэрээс чөлөөлөлтөөс тэр шархаа загалмаа өмнө авчир тавиад тийм үү эзэнд өргөөд тэгээд тэр шархнаас салаасаа гэсэн ийм зүйлийг бурхан бидэнд өгдөг. Гэтэл олон хүмүүс яддаг. Нөгөө шархаа бүр ингээ бөцөлчдөг тийм үү. Тийм готлоо би тийм шархтаа би өгөөсөө тийм би ингэсэн би юм учраас би өнөөдөр ингэж байгаа ингээл цаашдаа чи ийм байх боллоо гэсэн шиг тийм хандлагатай байдаг. Гэтэл тэр шархыг хамгийн зөвөөр тайлаад одоо жишээл бидний одоо сүүлийн үеийн жишээнээс Joyce Meyer-ийг хэлж болно тийм үү? Joyce Meyer хэлдэг шүү дээ. Аавда хүчээр хэлүүлжсэн. Энэ бол эмэгтэй хүний хувьд хүний хувьд бол хамгийн амар зүйл. Маш олон эмэгтэйчүүд огтуутээд ойр дотны хүмүүст аавда ч юм уу хүчээр хэлүүлээд амиа хорлоод амнасаа алдсан ийм зүйл зөндөө байдаг. Харин Joyce Meyer тэрийг бурхны төлөвлөгөөнд дотор тис өөр болгож өөрчилсөн тийм үү. Тэр юу гэсэн гэхээр эсэргээр харин яг тэр л хүчээр хийлүүлсэн эмэгтэйчүүдийг